Би энэ бичлэгийг би биерний тайлбар гэдэг нэртэй бичлэг болголоо. Яг тэгэхээр энэ Монгол зүрийн биерний биернүүд байна. Би нэг өөрөө яг тухтаач хараагүй. Тэгээд за ерөнхийдөө нэг биер захиалчлаа л гэж харж байсан. Тэгээд тий. Одоо л ингээд тухтаа яг харах боломж ирж байна. Дээр нэг бицхан юм гарсан байна. Одоо уулах байна. Би нэрийг хэлсэн би гарсан. Манай Монгол зүрийн биернүүд аа. Энийг нэрээ хэдүүлээ ямар байгааг нь үзгүй. Ямар байгааг нь гэдэг нь та би миний яриа хийс хасагдчих юм. Би цонхоо хаах хэрэгтэй байна. Хэдүүлээ цонхоо авч. За энийг уучлаарай би тарган юм болохоор энийг ингээд төвчлөх юм аа. Би ирлээ. Миний бодлоор хамгийн жижигсэн эхлэх үү гэж боддог. Тэгэхээр миний бодлоор энэ хамгийн нэрийн контрны биер юм болов. Тэгэж. Энэ болохоор бүр юм нэрийнхэн. Энэ нэрийнхэн биер байна. Нөгөө нарийн зураглал дээр ажиллахдаа энэ дэрэг ашигладаг байна. Энэ дараагийн биер болохоор ийм биер байна. Ийм биер байна. Арай өргөн болж байгаа. Амттай шүү. Тэгэхээр дараагийн биер бас арай гайгүй өргөн. Гэхдээ ялхан алга. Ой яна. So good. Дээд шүү. Тэчмэнтэй биер байна. Хогнууд нь шинэ тавьчихъя. Дараагийн энэ хоёр баг ингээд юу юм болов? Дээр 8 болов? Миний бодлоор нэг тийм амар байхгүй шиг харагдаж байна. Тийм ер нь бол нэг тийм амар сод байсан юм боллоо. Гэхдээ энэ дээр тодорхой хэмжээний бичиг бас алгаа. Окей. Аймаг хар бир гарч шүү. Миний хар бирээр юм хийвэл амар гоё. Гар тасаад ирчихээр энэ яг хар бирээр амар гоё юм хийдэг. Яг гоё болтой. Тэгсэн биш. Энэ бир үлдсэн байна. Энэ болохоор ганцаархны хоноо үбэжтэй. Энэ ганцаархны арийнхаа бүгсэнжээ ганц юм хар юмтай. Энэ бир бас байна. Амталчи. Бистэж шүү. Гой чихэр амтагч. Дараагийн бизнес ямар амтагдах нь бүгдээрээ шудлаж үзье. Энэ ирэн юуп юм уу шорт юм уу? Юуп шорт хэдээр авсан гэж бодчих. 2500 авсан шүү дээ. Нэг комшин дэлгүүрээс авчихсан юм. Амар чанартай. Тэгээд солонгос би бүрийн дэм хайртай. Тийм. Бас хайртай. Бас хайртай шүү. Бас хайртай. Материал нь амар сайн. Тэгээ би баг энэс амар салдгүй. Амар гэдэг үгийг ер нь манайхан баг ашиглаарай. Баг ашиглах хэрэгтэй шүү. Энэ биер болохоор хулсан биер шиг адилхан харагдаж байна. Гэтээр өөр. Эндээс юу амтагдах нь бүгдээр амталж үзье. Сүү амтагдчих. Тэгээ энэ бар ичгүй л яг хулсан биертэй. Арай өөр. Гэтэ бас нэг төрлөж юм. Дараагийн биер. Энийг би уншлахгүй. Зүгээр шууд амтлаа. Дээрээ миний шахан түрхээдсэн чицэрэг амтагдчих. Вау. Бас хурхан осортой гэж байна шүү дээ. За ингэс гэж байгаа зэгтэлчий. Энэ өнгөч өнгө таглуулаахан дээ.
Стогой бирэнэ. Йоо, энэ хийц мицийг харалтаа та нар. Болоотой биш гэж юу яг л чиглаад. Яг л амд орол хайлахаар. Нэг амталчгүй. За зөвлөл. Ямар өнөр чинь. Яг л тэнгэрээс чиглаад орж байгаа юм шиг л амьдэрч байна. Оо мага бүсэн дээрээс юм хөөрхөн өнгөтэй юм биш наа. Хөөх юм би үнэхээр игдүүтэй. Дараагийн бир. Инко. Хаха. Бандараа. Ямар гоё үргэн юм бэ? Бас өнгө таглаад бас зүгээр шүү. Ингэхдээ материал нь сонсогч нь бас дагуу үнэтэй шүү. Тэгэл нам яг л намайг үнэрч байна. Окей. Энэ хамгийн сүүлийн бир. Үгүй. хэр том бир байна. Эндээс адууны өнөр үнэрч байна. Адууны хомол идэж штэ. Яг тэр үнэрч. Адууны хомолыг бас гэж хэлээ загнуулж чинь би тэгээ адууны хомол гэдэг болсон. Тэгээ яг л тийм амтны нэг тийм байгалийн үнэр эд штэ. Яг тийм үнэр. Энэ бирээр одоо та нарыг зурх нь шүү дээ. Бас хүүхэн том бир шүү. Бүгний тагийг хийчихье. Энэ бол авсан бирнүүдээ харчлаа. Нэг том бирээр нэг телеграф өдр биш төглөө гэж бодож байна. Бирнүүдийг би нэг 50 гаруй мянгаар л 60 гаруй мянгаар цайлжсэн байна. Мартчихж. Бирний танилцуулга маань танилцуулгач иртэй. Та ер нь бирээ хамт үзсэн бичлэг байлаа. Баярлалаа. Бүгдээрээ баяртай сайн сууж байгаа. Ирүүл өгөөрэй.